манай төслийн ажиллагааны чиглэлийн төвөнд молекул биологийн лабораторийг 2021 оны 3 сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлээд ковидын 10,300 сарцанд үргэлжлүүлээд цаг хугацааны дараагаас томоогийн аудио бүрэлдэхүүн тодорхойлох шинжилгээнүүдийг 500 хүний сарцанд хийж ихэд үйл ажиллагааны чиглэлсэн явж байна. Одоо цаашид үйл ажиллагаагаа өргөхөд БЦ вирус тоолох болон бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээ шинээр суулгуулад үйл ажиллагааны шийдвэрлэлд явж байна. Үүнтэй холбоотой манай дээр аппарат хөрөмснүүд болон сургалт мэдээллийг өгөөд анагаахын шинжилгээ ухааны сургуулийн багш чимэг хамсрагч маань ирсэн байна. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Урангааны хөсөө ашиглалтын төвийн молекул биологийн лабораторийн цаг хугацаанд ковидын шинжилгээ хийж маш сайн удаад явсан. Тэгээд үүний дараа буюу цаг хугацааны дараагийн үед одоо энэ молекул биологийн лабораториос ард иргэдний шаардлагатай бэлгийн замын үүсгчдийг хөрвүүлэх болон гепатитын B, C вирусыг тоолох, аман дээрээс нь амьсгалын замын халдвар үүсгэх шинжилгээнүүдийг хийхээр одоо өнөөдөр энэ лаборатори дээр сургалт болон босролтууд ажиллагааны хэмжээтэй нэгтгэж явж байна. Тэгээд цаашдаа бол энэ ард иргэдийн дунд шаардлагатай тэр бэлгийн замын үндсэн тоглоо үүсгэж буй одоо технологи, халамид, тэгээд микроплазм, нуроплазмын халдварууд, конвей гэдэг амын дээрээс нь бэлгийн замын шоколад төвчлөлийн халдварууд, хэмж олон төрлийн халдварууд, амын дээрээс нь одоо хүний үндсэн вирус буюу одоо инфектэйчүүд халдвар үүсгдэг. Тэр үндсэн вирусын өндөртэй типүүдийг нэг бүрчлэн ялгаж одоо илрүүлэх шинжилгээний аргууд болон түүнтэй холбогдох одоо хөрөмжүүдийн суурилтад одоо та бүхний харагдаж байгаа автомат нөхцөл өөрчлөлт ялгах хөрөмж болон нөхцөл өөрчлөлтийг илрүүлэх одоо биднээс нөхцөл хөдөлгөөнд харагдаж байна. Тэгээд одоо үүнээс хойш цаашдаа өмнө суулгах болон ажлын замын бусад халдваруудыг үүсгэх бүрэн боломжтой лаборатори болж байгаа.